Та бүхэн намайг ирээ. Би өөрийн бичсэн хар хүн номоо та бүхэнд уншиж төлөвлүүлж байна. 16 дугаар бүлэг чөтгөр атеизм 2 дугаар хэсэг. За бид нэр өмнөх дугаарт Будда хар хүн таныг харж үзэхгүй. Хар хүн та энэ хатуу хорвоод өөрийн хүсэл зоригтол итгэж амьдрах болоод байна гэд зогссон байгаа. За энэ хүний үгийг цааш иш татъя. When the European legacy, what is hopefully authentic in this legacy, human rights, feminism, and all that, some economic justice is under threat everywhere. We are economically, militarily, ecologically approaching a deadlock. There will be a need for a radical change. If we, the enlightened people, don't do it, sorry, then the true right-wingers will do it. Энэ үгийг Славoj Žižek гэсэн славяны философч хэлсэн байгаа юм. За би зургийг тавьсан байна. Славoj Žižek God is stupid, indifferent and evil гэж аа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бурхан бол тэнэг, үл ойшоосон шинжтэй бас хорон санаатай гэж аа. Ямар бурхан бэ гэвэл Христийн шашны бурхан юм байна. За Европын өв хүний эрх феминизм гих мэт. Зарим эдийн засгийн шударга ёс хаа сайгүй занал хийлэгдэж байна. Бид эдийн засаг цэрэг экологийн хувьд мухардалд ойртож байна. Хизээ нэгэн цагт эрс өөрчлөлт хийх хэрэгтэй болно. Хэрвээ бидний гэгэрсэн хүмүүс үүнийг хийхгүй юм бол уучлаарай. Тэгвэл жинхэнэ баруун гарын үзэлтнүүд үүнийг хийх болно. За энэ үгийн эргэн тойрны эргцүүлэх юм бол бидний гэгэрсэн хүмүүс гэж хэлж байгаа явдал бол Европчууд өөрсдөө сайн сайхан бусдыг муу муухай гэж ухуулан таниулахдаа гарамгай. Та ингээ хүүхдүүддээ бидний монголчууд сайн хүмүүс юм аа. Энэ орсууд хятадууд муу хүмүүс юм аа ингээл яриад байвал ерөнхийдөө тэр зүйлэнд одоо юу гэдэг итгэн тийм үү. Мөн эртний зан авир нь юм аа гэж. За шог зураг тавьсан байна. Геркулес, Мегнар, Аладдин, Жасмин хоёрт дунд хуруу үзүүлж байна. Тэгэхээр Европт байгаа Аладдинуудад магадгүй дунд хуруу үзүүлэх нь их зүйтэй юм шиг байгаа юм. Хүний нутагт очичвол Аллаху Акбар гэдэг хүмүүс байдаг. За Зевс бурхан зэвүүцлэр дүүрэн юм. Эртний грекүүдийн хувьд Зевс бурханы соёлд грек орныг тойрсон улсууд цөм хэлн ойлгохдохгүй барбарууд байлаа. Хэлн ойлгохдохгүй хүнийг барбар гэдэг барбар гэдэг. Гэтэл энэ үгийн хэрэглэгддэг утга нь болохоор зэрлэгүүд халтрууд гэсэн байдаг. Энэ бусдаас давуу байх мэдрэмж үзлийг цус ромчууд өвлөн авсан байдаг. Ром бол соёл иргэншил юм. Ромоос гадуур улс орнууд бол зэрлэгүүдийн улс орн ч гэдэг юм. Бүр тэр хол оршдог хятад орн ч гэсэн нэг тийм зэрлэгүүд байлаа энэ төргээд ромчууд одоо юу гэдэг юм үзээд бичээд байсан баа тийм. Европчууд их бүтээлж уран амьдрах дуртай буюу золтой улс гэдгийг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Одоо бид нэр л чадахгүй юм тэд нэр л чаддаг байхгүй тэд нар чинь үнэхээр л азтай золтой улс байдаг. Энд баруун гарын үзэлтэн гэж үнцэрхэг үзэлтэн юмыг хатуу гараар шийддэг хүмүүс. Нөгөө Баал бурхны бүрлбаанууд цэрэг армийн хүмүүс ч юм уу эсвэл нэг тийм хүмүүсийг албадаж чаддаг хүмүүс гэж байна. За Орос, Казахстан зэрэг хүн ам багтай үржил шимтэй газар нутаг ихтэй газар доорх баялаг нь тодорхойлох боломжгүй их цөөн хүн амтай Азийн барбарууд зэрлэг бүдүүлэг зан авиртай улсууд оркууд газар доорх баялагаараа олигтой юм хийж хүн төрлөختөнд зөв зүйтэй ирээдүг бүтээж чадахгүй нь дээр тэр баялагийг дураараа авч чадахгүй байна. Бид авч чадахгүй гэж тэд нэр ярьж байгаа. Тиймээс бид эдийн засаг цэрэг экологийн хувьд мухардалд орохоос өмнө дайтах буюу ямар нэгэн эрс өөрчлөлт хийх хэрэгтэй хэмээн уриалж байна. Энэ хүн ата жөтөөг биш юмаа гэхэд ажиотаж буюу ашиг сонирхлын тэмцэлд уриалж байна. Мэдээж ажиотаж нь ата жөтөө юмаа. За зураг тавьсан байна. Энэ зохиолын урчилгаа хэсэгт харуулсан зураг. За ингээд нэг монголчууд гэдэг нэг юм бор хар юмнууд байна, хэр тоостой юм шиг тий. Тэгэл коммунизм, социализм болсон чинь ингээл царайч одоо ингээл цайгаал одоо юу гэдгийг гоё цэвэрхэн харагдаж штэ тийм үү. Тэгэл боловсрал
соёл гээл явж чинь тийм үү. Тэгэхээр ажилчин тариачны хувьсгал манай оронд хэрхэн сайнаар нөлөөсөн тухай зураг юм байна. Хараа сайтай хүнд тайлбаргүй гэсэн байна. Монгол оронд ийм өөрчлөлт хөгжил дэвшил гарна гэдгийг Карл Маркс гой тооцоолоогүй гэж хэлж болно. Юу гэсэн үг вэ? Ямар сонир үг вэ? Тийм. Монголчуудын хувьд Карл Маркс хаалтан дотор 1818-аас 1883 он, Ленин багш 1870-аас 1924 он нар ихэд хөндлөштэй хүмүүс мөн юм а. Учир нь Монгол улс зөвлөлт холбоот улсын дараа дэлхий дахина 2 дугаарт коммунист социалист улс гэдгээ зарласан байдаг. Тиймээс сүүлд орсон Маогийн хятад улс бидэнд коммунизм социализм гэж юу болохыг заах эрх байгаагүй юм. Эдгээр эрхмүүдийн гаргасан хувьсгал үүмэн самууны дунд Монгол хүн тусгаар тогтнолоо баталгаажуулж чадсан юм а. Тэр Маогийн коммунизм гэдэг нь жоохон харгас юм байсан. Тэгээд тэр Өмнөд Азийн одоо зүүн Өмнөд Азийн улсууд ингээл хүлээж авсан шүү дээ. Тэгэл одоо юу гэдгийг аюух харгислын өгцөн нүдний шилтэй хүн л байх юм бол энэ ямар нэг ном уншдаг хүн байж таараа энийг буудажаал гэж гэдэг юм. Ерөнхийдөө тийм харанхуй бүдүүлэг коммунизмын урсгал байсан байна. За зураг тавьсан байна. Карл Маркс 1000 төгрөг Монгол мөнгөн зоос 2019 он. Харамсалтай нь Карл Маркс монголчуудыг жигшдэг хүн байжээ. За Карл Марксийн үгийг иш татсан байна. Орчуулга нь норманчуудын 90 үеийн зоримог алдар биш. Харин Монголын боолчлолын цусд балчгал Москвагийн өлгий болсон бөгөөд орчин үеийн Орос орн бол Москвагийн хувирал төдий юм а гэж байна. Дээрх ата жөтөтэй үгийн утга бол хаант Орос орн бол бүдүүлэг харанхуй монголчуудтай холилдсон ирлизүүдийн бүтээл юм. Харин Орос орныг Норман, хаалтан дотор Герман, сүнс сүлттэй цустай хүмүүс давмгааж бүтээсэн бол хувь хүний эрх чөлөө хүндэлдэг. Боолчлолд амархан автадгүй, бардам зоригтой, юмд хүлцэнгүй ханддаг дадал заншилгүй, ухаалаг хүмүүсээр дүүрэн байх байжээ. Гэтэл монголчуудаас болоод хаант Орос орн хаана бурхан мэд шүтдэг хоцрогдсон зан ууртай заваан бүдүүлэг харанхуу молих болох бас хулих болчихжээ. Карл Маркс гэрээсээ гарч ажилчин ангийн аж байдалтай танилцдаггүй. Үйлдвэр заводын газарт нэг хөлөөрөч зогсож үзээгүй, элдв судалгаа шинжилгээ, статистик тоо хардаггүй. Гэртээ янз бүрийн өвчнөдөө шаналн номын сандаа суудаг хүн байлаа. Карл Маркс Капитал буюу хур хөрөнгө 1867 онд номыг бичсэн боловч эдийн засагч хүн байгаагүй юм а. Харин философч, үзэл бодлоо уран илтгэгч, элдв шүүмж бичигч хүн байв. Боловсролтой эдийн засагч хүний бичсэн нийтлэг зүйлсийг ард түмэн уншдаггүй. Харин яруу найрагч, философч гэсэн хүмүүсийн үгийг унших дуртай байдаг бөгөөд үгийг нь жагсаал цуглааныхаа ураа болгодог. Jordan B. Peterson. Карл Маркс 1818 оны 5 дугаар сарын 5-нд Пруссийн хаант улсын харьяанд байсан эртний Триер хотод еврейн гэр бүлд төржээ. Эцэг Генрих Маркс анхнаасаа шашингүй үзэлтэн байсан гэх боловч Карлын төрхөөс өмнөхөн албан ёсоор Христийн шашинд орсноо зарласан байдаг. Атеизм эхэлдэг газраас коммунизм эхэлдэг. Шашныг шүүмжлэх явдал бол бүх шүүмжлэлийн их юм. Христийн шашин бол хамгийн ёс суртахуунгүй шашны нэг юм. Тэрээр 1843 онд Израильчуудын итгэл бишрэл миний ойг гутаадаг гэж бичжээ. Еврей хүн мөртлөө ийм үг бичиж байдаг. За 1845 онд Пруссийн хааны хүсэлтийг хүлээн авсны дараа Францын засгийн газар Марксыг Францаас хөөн гаргаж Ворварц урагшаа сонины газрыг хаажээ. 1845 оны 2 дугаар сард Маркс Францад үлдэх эсвэл Герман руу нүүх боломжгүй тул Бельги дэх Брюссел рүү цагаачлахаар шийдэв. Гэхдээ Бельгид үлдэхийн тулд орчин үеийн улс төрийн сэдвэр юу ч нийтлэхгүй гэж амласан байна. 1847 оны сүүлээр Маркс, Ивен тэтгэгч Энгельс нар хамгийн алдартай бүтээл болох коммунист тунхагийг бичиж эхэлсэн бөгөөд 1848 оны 2 дугаар сарын 21-нд анх Герман улсад хэвлүүлжээ. Одоо хүртэл оршин тогтнож байгаа бүх нийгмийн түүх бол
ангийн тэмцлийн түүх юм хэмээн тунхаглав. 1848 оны сүүлээр Европт 1848 оны хувьсгал гэж нэрлэгдэх олон тооны эсэргүүцэл, бослого, ихэвчлэн хүчирхийллийн үүмэн самуун гарсанд Бельгийн хууль зүйн яам Марксыг үүнд буруутгаж улмаар байцаасанд Франц руу буцаж зугтаасан байна. Маркс Парист буцаж ирээд удалгүй хотын эрх баригчдад хөөгдөжээ. 1849 оны 8 дугаар сард тэрээр Лондонд хаалтан дотор арлын их ламаштуу улсад орогнол хайж очжээ. 1883 оны 3 дугаар сарын 14-нд тэрээр 64 наснда Лондон хотод ямар нэгэн улс орны харьяалалгүй хүн байсаар нас баржээ. Карл Маркс Англи орныг эзлэн суусан норманчуудыг цөс зүрхтэй сайн улс, харин монголчууд бол мунхаг харахгүй улс гэж бичиж байгаа шалтгаан бол мэдээж эртний христийн шашны ухуулагт автсан явдал юм. Ад үзэгдсэн Карл шинэ Англи эзэдээ магталгүй яах вэ? Англи улс өөрийгөө нэгдсэн хаант улс гэж нэрлэх бөгөөд хаад ноёдууд нь үнэхээр л зоригтой бардам улс байжээ. Англид Магна Карта гэсэн тунхаг бичиг байх бөгөөд 1215 оны 6 дугаар сард гарсан хаан болон түүний засгийн газар хуулиас дээгүр байдаггүй гэсэн зарчмыг бичсэн анхны баримт бичиг юм. Тиймээс норманчууд хааныхаа эрх мэдлийг хязгаарлаж чаддаг эртнээс зоримог баатарлаг хүмүүс гэж Карлд үнэлэгджээ. Хүмүүсийг баян ядуугаар нь хуваагаад анги давхаргын тэмцэл байна гэсэн яриа нь эртнийх буюу Библиэс ихтэй юм. Жишээ нь ядуусыг дарангуйлж баячуудыг бэлэг сэлтээр болж байгаа хүн өөрөө ядууралд орноо. Сургаал үгс 22:16. Баячууд доромжлуулж байгаадаа бахархах ёстой. Учир нь тэд зэрлэг цэцэг шиг алга болноо. Жакоб 1:10. Хаалтан дотор цэцэг шиг гоо сайхан баян тансаг дүр төрхтэй баячууд энэ байдлаа мөнхийн юм гэж бүү бод гэсэн сануулга юм. Харин чи ядуусыг үл хүндэлнэ. Гэтэл чамайг дарамталж бичлэн шүүх рүү чирч явдаг нь баячууд биш гэж үү? Тэд чиний хаалтан дотор Христийн нэрийг барьж шудраг чамайг гутаам доромжилдаггүй гэж үү? Джеймс 2:6-7 гэж байна. Google Translate-аас. Христийн нэрийг барьж ядуусыг улам дарлах шинжтэй хүмүүс эртнээс байсан шиг байна. Юу гэсэн үг юм бэхэр нэг шүүхтэр бурхны нэрийг бариад үннийг хэлнэ гээл тэгэл ядуусыг гүжирдээл янз бүрийн авчижсэн тийм хүмүүс одоо юу гэдгийг байдаг ч гэдэг юм. Тиймэрхүү л атаж өтөтэй үгс гэсэн үг. Ийхүү зарим шашингүй үзэлтэй хүмүүс атеизм бол Христийн шашинд орны бүтээл гэдгийг ойлгосон байна. За өнөөдрийн хувьд юм байна. Тэгээд энэ атеизм гэдгийг одоо юу гэдгийг ингээд хааж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.